За сайн байцгаана уу манайхаа шинжлэхтэй тавтай морил. За саяхан YouTube channel маань 3000 subscribeтай болсон. За та нартай маш их баярлалаа. За өнөөдрийн бичлэг маань мөн адил 90 Days Fiancé нэвтрүүлгийн нэгэн дуйлан шуугинтай хосын талаар ярих байгаа. За энэ хосуудын хувьд бол мөн адил 2018 онд 90 Days Fiancéд оролцож исэн. За тэр оролцсоноос хойш ер нь бол тэгэл зөндөө зүйл болсон. Тэгээд өнөөдөр та нартай ярий. Тэгээд бүгдээрээ нэвтрүүлэгтээ орцгоё. Нэвтрүүлэг маань Kalani гэх нэртэй нэгэн эмэгтэй өөрийгөө танилцуулж байгаагаар эхэлдэг. За ер нь бол өнөөдрийн ярих байгаа нэвтрүүлэг дээр гарах хүмүүсийн нэр бол маш урт. Тэгээд жоохон хэцүү нэрнүүд байгаа. Тэгээд би бол аль чадхаараа хойж солихгүй ярихыг бодно. За нэвтрүүлгийн гол дүр эмэгтэй Kalani гэх эмэгтэй 30 настай Америк нэгдсэн улсад амьдардаг ийм эмэгтэй байгаа. За энэ эмэгтэйгийн хувьд бол өөрийгөө танилцуулахдаа ганц би ээж гэж танилцуулдаг. За Kalani-гийн гэр бүлийнхний хувьд бол Kalani-гийн аав нь өөр улсаас ирсэн хүүхэд байхдаа Америкт ирээд тэгээд Америк мөрөөдлөө хөгөөд маш шаргуу хөдөлмөрлөөд за тэгээд ээж нь бол цагаан арьстай эмэгтэй. Ингээд энэ хоёр маш гоё амьдралаа босгоод 3 хүүхэдтэй болсны хамгийн том нь бол Kalani заяа. За тэгээд аавынх нь хувьд бол октоудаа юу гэж захидаг вэ гэхлээр октоудыгаа та нар тийм цагаан арьстай цагаан залуучуудтай гэрлээрээ гэр бүл болоорой. Тэгвэл ажиллах нь зүгээр юм уу гэж хэлдэг байсан гинэ. За тэгээд Kalani-гийн хувьд бол бодохдоо ерөөсөө за би угаасаа л ингээл нэг л өдөр ингээд цагаан арьстай хүнтэй суух юм байна гэж бодож өссөн. За гэтэл 29 наснда нэгэн хайртай учирсан. За энэ хайр нь хэн бэ гэхлээр Самоа улсын Самоа би уучлаарай. Үнэхээр нэрийг буруу хэлж явал уучлаарай заяа. Самоа улсын за энэ улс болохоор яг Номхон далайн өмнөд хэсэгт байрладаг юм жижигхэн арлын улс байгаа байхгүй юу. За тэгээ 200 мянган хүн амтай гэж байгаа. Маш жижигхэн юм арлын улс. Самоа улсын иргэн 23 настай. За Kalani-гаас бол 7 насаар дүү гэсэн үг. За тэгээд Aswell гэдэг залуу байгаа. За тэгээд Kalani-г Самоа улсад амарлаараа байх үед нь энэ хоёр хайр сэтгэлийн холбоотой болоод за тэгээд буцаад Америк нэгдсэн улсад ирсэн үедээ Kalani яг өөрийгөө жирэмсэн гэдгийг олж мэдсэн гинэ. За тэгээд жирэмсэн гэдгээ олж мэдсэн цагаас ахуулаад ерөөсө Kalani бол шууд Aswell-ийн визаг хөөцөлдөөд эхэлсэн. За ингээд тэр виза нь бол маш их цаг хугацаа аваад бүхэл бүтэн жил дамнаад аль хэдийн хүүхдэн төрснийхэн дараа ингээд Америк нэгдсэн улсад удахгүй ирж байгаа. За Kalani-гийн гэр бүлийн хувьд бол ер нь бол шинэ хүргэндээ жоохон дургу байгаа. Аав ээж нь бол маш их гайхсан те. Ингээд жоохон охиноо авралтаар ингээд явуулсан чинь нэг мэдсэн чинь ингээд жирэмсэн болоод хүрээд ирсэн. За аав ээжийнх нь хувьд бол маш их гайхсан. Гэхдээ мэдээж аль хэдийн ингээд оройтсон те. Аль хэдийн хүүхэдтэй болчихсон. За Kalani өөрийнхөө дүү болох Colleen гэдэг дүүтэйгээ бол маш ойрхон. За энэ хоёр бол ерөөсөө хамтдаа амьдардаг. Тэр битгий л хамтдаа хүүхдээ өсгсөн. Ерөөсөө жирэмсэн байхаас нь ахуулаад төрөх хүртэл яг өөрийнх нь дүү Colleen яг л хүүхдийнх нь аав шиг ерөөсөө ингээд хүүхдийг нь өсгөлцөж ирсэн. Colleen те дүүгийнх нь хувьд бол ерөөсөө тэр залуу тэр арлын залуу те тэр магадгүй тэр арлалт нь ирсэн угаасаа гадаад охтуудыг ингээд уургалаад сурцсан нэг тийм жуулчан охтуудыг уургалаад сурцсан тийм л залуу ах. За тэгээд дээрэс нь те манай их чиг зүгээр ингээд Америк нэгдсэн улсад эрхийн тулд л ингээд жирэмсэн болгосон байх гэсэн бодолтой байгаа. За ингээд дараагийн анги дээр болохоор Aswell яг Америк нэгдсэн улсад ирж байгаа нь харагддаг. За энэ өдөр нь бас дээрээс нь Kalani-гийн төрсөн өдөр. За тэр өдөр яг онгоцны буудлын дээр Kalani очоод мэдээж Aswell-ийг онгоцны буудлын дээр эрхийг нь хүлээж авдаг. За ингээд энэ хоёр маань сайхан уулзалдаад байж итэл юуны туханд хөрөлгөл Aswell зүгээр ингээд хувцаа тайлаад бүжиглээд ундаг заяа. Тэгээд тэн зогсож исэн хүмүүс бүр ингээд Aswell-ийг хараад гайхаад ингээд бүгд ингээд зургийг нь дараад бичлэгийг нь хийгээд тэгээд дээрэс нь Kalani ингээд тэнд бүр амар ичээд зогсоод байгаа байхгүй. Тэгээд Aswell болохоор энийгээ тайлбарлахдаа яг ингээд surprise маш гоё ингээд surprise байна гэж бодсон. Тэгээд дээрэс нь өөрийгөө ингээд надаар миний sweet biscuit надаар ингээд бахархаасаа гэж бодсон гинэ. Магадгүй тэр Самоа улсад бүжиглж байгаа залуугаар бахархдаг байх л та гэхдээ Америк нэгдсэн улсад бол жоохон хүмүүс бол гайхаад өнгөрсөн. За тэр битгий бол Kalani бол ахиж хизээж битгий ийм зүйл хийгээсэй гэж бол бодоод өнгөрсөн байгаа. За энэ хоёрын хувьд болохоор одоохондоо түрээсийн байранд байна. Kalani болохоор Aswell-ийг Америк нэгдсэн улсад авчрахын тулд хадгаламжийнхаа бүх мөнгийг үрсэн гэж байгаа байхгүй юу. За тэгээд энэ хоёрын хувьд бол эгчтэйгээ Kalani бол дүүтэйгээ амьдардаг байжгаад дүүгийнхээсээ нүүгээд түрээсийн байранд одоохондоо байгаа. Тэгээд удахгүй аав ээжийнхаа амьдардаг өөр мужруу ингээд нүүн. За Aswell-ийн хувьд бол Америк нэгдсэн улсад анх удаа ирж байгаа. Тэр арлын орноос анх удаа ирж байгаа хүн учраас ингээл харсан юм болгоно ингээл гайхалаа. Тэр ч ямар сони юм бэ? Энэ ч ямар сони юм бэ гэл ингээл гайхаал явж байгаа байхгүй юу?
Тэгээд энэ хоёр чинь ингээд байрлаж байгаа газараа ирээд мэдээж бол Асвел чинь өстой ямар гоё байшин бэ? Манай тэр аралт чинь те ийм байшин байхгүй дандаа ингээд онгорхой тийм байшингууд байдаг. Одоо энд те ямар гоё байшинтай ингээд гэж аахгүй. За тэр байшинд нь бол Каланигийн ээж нь одоо Каланигийн хүүхдийг ингээд хараад байж исэн. Ингээд нөгөө хүүтэйгээ уулзаад хүүхдтэйгээ уулзаад эднэр маань ингээд бөөн баяр болоод Каланигийн ээжийн хувьд бол ерөөсөө Асвелийг айгүй дажгүй хүлээж авдаг те сайхан ярилцаад одоо яаж ээж нь хэр байв гээл те ойр зураа юм ярилцаад ингээд ээж нь бол айгүй дажгүй хүлээж авдаг. За Калани бол ерөөсөө аав болон дүү хоёртоо маш их санаа зовж байгаа. Тэр хоёр нь одоо тэ ямар зан авир гаргах бол гэдгээс маш их бол санаа зовж байгаа. За ингээд дараагийн хэсэг дээр энэ хэд маань бол ингээд хоорондоо бөөндөө уулзалдаад орооны хоол идж байгаагаар харагддаг. За тэгээд аавынх нь хувьд ч тэр дүүгийнх нь хувьд ч тэр ингээд тэ нэлээд янзгүй бол ингээд харагдчихсэн. За Асвелийн хувьд бол яриаг эхлүүлээд бүх одоо тэр гэр бүлийн гишүүдээс бол уучлал гуйдаг байгаа. Калиныг одоо жирэмсэн байх үед нь жирэмснийх нь төрсний дараа ч гэсэн магадгүй араар тавьж исэн гинэ. Тэгээд тэр бүх зүйлээсээ одоо гэр бүлийн гишүүдээс нь бол уучлал гуйдаг. Тэгээд аавынх нь хувьд бол нэг олон зүйл бол ярьдаггүй. Одоо чи тэгээд те гэр орно айтайхан авч явна үсттэй. Ажил төрөл одоо айтайхан те хийн үсттэй гэсэн зүйлийг бол тэгээд яриад ингээд өнгөрдөг. За дараагийн өдөр нь энэ хоёр маань одоо аав ээжийнхаа амьдардаг ингээд хот руу нүүж байгаа. За энэ үедээ бас замдаа бөө юм болдгоо. Юу болдог вэ гэхлээр Калини болохоор ингээд жолоогоо бариад явж байгаа. За Асвелийн хувьд болохоор ард нь ингээд хүүхдээ аваад явж байгаа байхгүй. Тэгсэн чинь хүүхд нь ингээд замдаа амар уйлаад тэгээд Асвелийн хувьд болохоор нөгөө хүүхдээ аргадах гад хүүхдээ одоо уйлаад ахаар нь одоо уйлахыг болиулах гад тэгээд өвөр дээрээ одоо тэр хүүхдийн суудлаас салгаад ингээд авсан чинь Калани бүр амар орлоод уурлаад чи ингээд тэ хурдны зам дээр хүүхдийн суудлаас нь авч ингэж болохгүй штэ тэгээд амар илүү янзын хараал хилээл машинаа зогсоогоод хүүхдээ одоо ингээд одоо тэврээд тайвшруулж байгаа байхгүй юу. Тэгээд Асвелийн хувьд бол бүр ингээд яг жоохон хүүхд шиг бүр ингээд гомдцсон заяа. За ингээд энэ хоёр маань ингээд бөө юм болоод эцэг эхийнхээ гэрт бол ирдэг. Эцэг эхийнх нь гэрт нь ирэх үед нь яг Калинигийн эрэгтэй дүү нь хүлээж авдаг. За эрэгтэй дүү нь бол тэ тэдрэг ингээд хүлээж аваад Асвелийг ингээд тэврээд тэгээд дараа нь гарт нь шууд ингээд бэлгэж өгдөг заяа. Тэгээ яагаад ингээд бэлгэж өгж байгаа юм гэсэн чинь те та хоёр ингээд аль хэзээний ингээд нэг хүүхэдтэй болцсон бараг ингээд ахиж битгий хүүхэдтэй болоорой гэсэн утгаар бэлгэж өгж байгаа гинэ. За Асвелийн хувьд бол яг ингээд хүүхдийн тал дээр одоо маш өөр одоо бодолтой байдаг. Ямар бодолтой байдаг вэ гэхлээр Асвел бол те угаасаа одоо 8 хүүхэдтэй өссөн, 8 ах トゥ утэй өссөн, бужигналтаж өссөн. Тийм учраас хүүхэд ингээд олон хүүхэд гаргасан зүгээр би угаасаа олон хүүхэдтэй болмоор байна гэсэн бодолтой байдаг. За Каланигийн хувьд бол тэгээ Америкийн нэгдсэн улсад хүүхэд гаргана гэдэг чинь маш хүнтэй. Ер нь бол тэгээ хоёлаа жоохон хүүхдээ хойшлуулсан дээр байхаа гэсэн ингээд одоо хоёр өөр бодолтой байгаа. Ингээд энэ хоёр маань одоо аав ээжийнхаа гэрт амьдралаа төхнүүлээд амьдралаа хийсэн. За дараагийн хэсэг дээр болохоор Асвел ерөөсөө ундаг дугуйнж үзэж байгаагүй нэ амьдралаа. Тэгээд дүүн одоо Калани хоёр Асвел ундаг дугуйнхыг зааж өгөөд ингээд парк дээр тэр гурав ингээд ирсэн байгаа. За энэ үед нь бол одоо Каланигийн дүү эрэгтэй дүү нь бол асуудаг. Одоо хуримчин хизээвэ ямар зүйл төлөвлөж чинь яах чинь ийх чинь ингээд асуусан чинь Каланигийн хувьд юу гэж хэлдэг вэ гэхлээр аль хэзээ ингээд хамаг бөө юм болоод виза энтриг нь төлөөд тэгээд Америкийн нэгдсэн улсад авчирсан хойноо Асвелтэй одоо гэрлэх талаараа маш их эргэлзэж байгаа гинэ. Яагаад гэхлээр ерөөсөө хоёрын хоёр ингээд жоохон хүүхдтэй болцсон юм шиг яг тийм мэдрэмж төрж байгаа те ингээд Асвелийн хувьд ингээд энэ ч ямар гоё юм бэ тэр ч ямар гоё юм бэ гэл ингээд яг жоохон хүүхд шиг те одоо ингээд үзэж хараагүй зөндөө юм тайч гэдэг юм уу. Тэгээ дээрэс нь энэ хоёрын хувьд бол хоёулаа ингээд ажилгүй байгаа. Тийм учраас одоо Каланигийн нуруунд дээр маш их тийм ачаа үрж байгаа юм шиг тийм санагдаж байгаа учраас гэрлэх тухайгаа эргэлзэж байгаа гэж дүүдээ хэлдэг. За дүүнж гисэн одоо хичээхэн одоо ярьсан зүйлийг бол те ерөөсөө л үлгэж аваад одоо та хэрвээ одоо гэрлэхийг хүсэхгүй байгаа бол ерөөсөө битгий гэрлээ. Та залуутайгаа битгий гэрэл гэж бол дүүн хэлдэг. За ингээд дараагийн өдөр нь Калани яг өөрийнхөө эрэгтэй дүүдээ одоо Асвел болон өөрийнхөө хүү ингээд энэ хоёрыг хариуцуулаад энэ хоёрыг ингээд те аав хүү хоёрыг хамтдан цагийг өнгөрүүлүүлгээд ингээд гурвуулангийн гадуур гаргаж байгаа. За энэ гурав маань болохоор ингээд те дэлгүүрлөө явж байгаа гинэ. За замдаа явж явах үедээ Каланигийн эрэгтэй дүү яг Асвелээс асуудаг. Хүүхдийнхээ аав байхад юунд нь дуртай вэ? Нэг тиймэрхүү утгатай зүйл асуудаг заяа. Тэгсэн чинь Асвелийн асуултанд нь юу гэж хариулсан гэхэлэр нэгдүгээрт манай хүүхэд цагаан арьстай хоёрдугаарт манай эхнэр Америк гэж хэлдэг заяа. Тэгээд араас нь ингээд амар тэнэг инээгээд. Тэгээд дүү нь болохоор ингээд те машиныхаа тойлонд ингээд амар сонин хараад дүүнэрийнх нь хувьд те гэрийнхнийх нь хувьд бол жоохон ингээд red flag ингээд нэмэгдээл яваад байгаа байхгүй юу. Асвел яг ингээд хүүхдээ одоо дэлгүүрт ингээд өргөж явж явах үедээ мөрөн дээрээ тэр хүүхд чинь ингээд 5 сартай 4 сартай хүүхд гинэ. Тэгээд ингээд мөрөн дээрээ тавьж явах гад тэгээд
Дүү нь болохоор тэрийг нь харчаал Асвел ингээ хүүхдтэйгээ айгу харгас харьцаад байгаа юм шиг санагдсан. За Асвелийн хувьд болохоор эн чинь ингээд байлгал зүйл шүү дээ. Одоо миний хүүхд чинь аль хэдийн том хүүхэд болсон шүү дээ. Юу яриад байгаа юм бэ гэсэн юм байр суурьтай байгаа байхгүй юу. За ингээд дараагийн хэсэг дээр Каланыгийн хувьд хэдийгээр хурмаа хийхдээ эргэлзэж байгаа гэсэн ч гэсэн хурмын даашинз үзэхээр өөрийнхөө дүүг дагуулад өөрийнхөө ээжийг дагуулад ингээд дэлгүүрт ирсэн байгаа нь харагддаг. За энэ үед бол Каланы ингээд хид хідэн гой даашинзууд одоо үзээд үнэхээр өөрт нь таалагдсан ч гэсэн ээж дүү хоёртой бол одоо гэрлэх талаар эргэлзэж байгаагаа дахин хийлдэг. Тэгээд мэдээж одоо гэрийнхнийхний хувьд юу гэж хэлэх үг гэхлээр дургүй байгаа бол битгий гэрлээ гэсэн одоо зүйлийг бол ахаад хэлж байгаа. За ингээд өдөр хоногуд үргэлжлээд энэ хоёр маань мэдээж л одоо Каланыгийн аав ээжийн гэрт нь ингээд амьдарсаар байгаа. Гэтэл нэгэн өдөр энэ хоёр маш том мэдээ олж мэддэг. Энэ нь юу гэхлээр Каланы ахаад жирэмсэн болсон. Тэгээ Асвелийн хувьд бол мэдээж маш их баяртай байгаа. Шинэ хүнээ өгтөж авна. Ахаад хүүхдтэй болно гэд. За гэхдээ Каланыгийн хувьд бол эсэргээрээ жоохон гунигтай байгаа. За тэгээд энэ хоёр чинь мэдээж хамгийн түрүүнд гэрийнхэндээ юу гэж хэлнэ гэсэн санаа олж авч байгаа шүү дээ. Тэгээд хамгийн түрүүнд арай гайгүй гарна мэдээж ээжтэй хэлнэ. За тэгээд ээжигээ одоо урьж авчраал ээжтэй жирэмсэн гэдгийг хийлдэг. Тэгээ ээж нь бол oh my gosh гэж байгаа штэ. Каланыгийн хувьд бол ингээд би өстө буруу зүйл хийжлээ. Буруу ингээд юм хийжлээ гэхэл үнэхээр ингээд гунигтэй бүр ингээд уйлаад байгаа байхгүй юу. Тэгээд Асвелийн хувьд бол үнэхээр одоо Каланыг үнэхээр ингэж одоо хүүхдээ ингэж хүлээж авна гэж бол бодоогүй, ингэж гунигтайгаар хүлээж авна гэж бол бодоогүй байгаа. Тэгээд энэ хоёрын хувьд бол хоорондоо ингээд хүүхдээ яах талаараа цаашдаа ингээд гэрлэлтэй яах талаараа ингээд хоорондоо ярилцдаг. Каланыгийн хувьд бол өмнөх гэрлэлт нь ингээд ганцаараа байсан. Маш их одоо ингээд гормоны өөрчлөлтөд орсон. За тэгэл одоо Асвел чинь одоо хуурж муурал янз бүр болоод ахаар чинь эхний жирэмслэлт нь бол бүр үнэхээр хэцүү байсан гэж аахгүй юу. Тийм учраас магадгүй Каланы бол үнэхээр гонигтай байсан байж магадгүй. За Асвелийн хувьд бол Каланид ингээд амлалт өгөөд би чамайг ингээд асарч хаалгамжлана. Би ингээд гэр бүлийнхээ төлөө бүх зүйлийг хийнэ гэд энэ хоёр маань хоорондоо ойлголцоод гэрлэх ингээд шийдвэрт хүрдэг. За ингээл юугүй ингээл өдөр хоногуд өнгөрөөд хурим болохоос 2 хоногийн өмнө одоо болж байгаа үйл явдлыг бол ингээд харуулдаг байгаа. За энэ дээр болохоор юу болж байна вэ гэхлээр Каланыгийн хувьд бол нөгөө хуримнасаа 2 хоногийн өмнө ганц бие үдшилгээ ингээд найзуудтайгаа дүүтэйгээ хийгээд явж байгаа. Каланыгийн хувьд бол дүүдээ өөрийнхөө одоо аавда гэрийнхэндээ ээжээсээ өөр бусад хүмүүст юусоо жирэмсэн гэдгийг хэлээгүй. Яагаад чи би одоо яагаад гэдэг учрыг нь бол ойлгоогүй. Гэхдээ Каланы бол хэлэхдээ жирэмсэн гэдгийг нь мэдээд магадгүй аав нь дүүн ингээд гэрлэлтийг нь зогсоочж магадгүй гэсэн зүйлийг бол ярьсан. За тэгээд дүүн бол ерөөсөө Каланыг ерөөсөө жирэмсэн гэдгийг мэдэхгүй. Тэгээд ингээд ганц бие үтчлэг дээрээ Каланы чи ерөөсөө ингээд ариг таарс амсахгүй байгааг нь Колони бол хараад жоохон гайхаж байгаа. Гэхдээ ерөөсөө юм хүн бодохгүй байгаа хгүй. Каланы бол ерөөсөө хурмынхаа дараа л одоо гэрийнхэндээ жирэмсэн гэдгийг хэлье гэж бодож исэн боловч одоо өөрийнхөө хамгийн ойр охин дүүдээ мэдээж одоо үннээ хийсэн нь зөв гэж бодож байгаа. Тэгээ өөрийнхөө хамгийн ойр хүнээсээ ингээд одоо нууц нуугаад байж чадахгүй учраас яг энэ өдрөө өөрийнхөө дүүд одоо хурмнаасаа өмнө ямар ч байсан жирэмсэн гэдгийг хэлье гэсэн бодолтойгоор одоо дүүгээ дуудаад хоёлаа ингээд гарч жоохон ярилцъя гэдэг ингээд дүүгээ дуудаад юу гэж хэлдэг вэ гэхлээр Асвелийн талаар дүүдээ жоохон юм хэтрүүлж ярьсан. Асвелийг муу хүн болгож хэтрүүлж ярьсан зөндөө зүйл байгаа. Тийм учраас чи ингээд Асвелийг одоо муу залуу гэж бодоод байна. Бид хоёрын хувьд бол одоо бие биетэйгээ маш гоё байгаа. Удахгүй ингээд хурмаа хийн. Тэгээд би жирэмсэн гэдгээ бол ингээд дүүдээ хэлдэг. Дүүн тэр мэдээг сонсоод бүр шууд ингээл уйлждаг. Заяа шууд ингээл нүдэндээс нь нулимс асараад Колони бол хэлэхдээ угаасаа Асвел албаар яг ингээл энэ хурмыг болгох гэж угаасаа ингэж Америкийн нэгдсэн улсад үлдэх гэж миний ихчийг ахаад жирэмсэн болгосон гэсэн бодолтой байгаа. За тэгээд мэдээж одоо хүний дүүл юм чинь буцаж орж ирээ их чин жирэмсэн гэж хэлж байгаа юм чинь ингээд баяр хүргээд хоорондоо ингээд хэврэлдээд уучраа олдог байгаа. За ингээд хүсэн хүлээсэн хурмын өдөр ингээд дараагийн хэсэг дээр гардаг. За энэ хурмын турш ерөөсөө аав нь одоо Каланыгийн эрэгтэй дүүн ерөөсөө жирэмсэн гэдгийг нь бол мэдэхгүй байгаа. За энэ хоёр маань бол маш гоё юм усан одоо онгоцон дээр хурмаа хийдэг. Усан онгоцны дээд талд нь ингээд церемонигоо хийгээд тэгээд доод талд нь гоё ингээд хурмын хүлээн авалтаа хийгээд маш гоё хурмыг бол хийдэг байгаа. За тэгээ хурмынхаа өдөр хамгийн сүүл хэсэгт нь бол Асвел юу гэж хэлдэг вэ гэхлээр магадгүй энэ бол нөгөө телевизийн одоо тийм албаар жоохон найруулга байж магадгүй л Гэхдээ Асвел одоо ингээ хурмын дээрээ хурмынхаа дараа юу гэж хэлдэг вэ гэхлээр тийм ээ одоо ингээ миний Америк мөрөдөл биелээ 90 хоног дууслаа гэж хэлдэг заяа. За ингээд бүтэн нэвтрүүлэг дуусаа, сизон дуусаад за Tell All дээр яг юу яригдсан бэ гэхлээр дүүн бол ирсэн. Ер нь бол Tell All дээр яг ингээд хамгийн ойр дотных нь одоо тэр яг нэвтрүүлгийн турш оролцоотой байсан өөр нэг юм туслах дүрийг нь дуудаж оролцуулж ирээд тэгээд ингээд ярилцдаг байхгүй юу. Каланыгийн дүү Колони яг юу гэж ярьдаг вэ гэхлээр ерөөсөө мэдээж хүүхдээ бол яг ингээд эгчийнхээ хүүхдийг бол яг аав шиг нь өсгсөн хажууд нь яг ингээд хариуцаад хамт өсгөлдсөн яг одоо жирэмсэн үед нь төрөх үед нь
Асвелийн хувьд ямар ч туслалцаа үзүүлэхгүй гэж байгаа. Ерөөсөө туслалцаа үзүүлэх үү гэж асуугаачгүй. Тэгээ мэдээж одоо тодорхой хэмжээний одоо тэнд байгаа хүнээс ингээл маш их хэмжээний тэтгэмж ингээд авах нь одоо хайшаач ингэхдээ ядаж ууд памперсны мөнгө явуулаагүй гэж байгаа байхгүй юу. Тэгээд хөтлөгч нь бол тэ мэдээж ингээд асвелаас чи яагаад ингээд хүүхдтэй жоохон ч гэсэн хэмжээний тэтгэмжийн мөнгө явуулаагүй юм бэ гэд асуусан чинь эн чинь ингээд тэ Америк улс шүү дээ. Америк орн чинь ингээд баян улс шүү дээ. Миний одоо ингээд тэ туслалцаа энд бол хэрэггүй л гэж бодсон гэж асвел бол хариулдаг байгаа. Тэгээд хөтлөгч нь Каланигийн дүүгээс юу гэж асуудаг вэ гэхлээр яагаад тэ их чинь ингээд чамд жирэмсэн гэж хэлэхэд яагаад ингээд уйсан юм бэ гэсэн асуултыг бол тавьдаг. За энэ асуултанд нь бол Колини юу гэж хэлсэн бэ гэхлээр нэгдүгээрт энэ хоёрыг бол тэ ямар хариуцлагагүй юм бэ? Яасан хариуцлагагүй юм бэ гэж бол бодсон. Хоёрдугаарт мэдээж энэ хоёр чинь хоёулаа ажилгүй тэ ингээд цаашдын одоо жоохон амьдрал нь бол бас л хэцүү байх учраас магадгүй тэгэж уйсан юм а гэсэн хариултыг бол хэлсэн байгаа. За ингээд жинхнээсээ сизон маань бол дууссан. За энэ сизон дуусны дараа яг энэ хоёрын амьдрал ингээд аз жаргалтай сайхан өрнсөн юм уу гэвэл үгүй ээ. За юу болсон бэ гэхлээр 2022 оны үед 90 Days Fiancé нэвтрүүлгийн өөр нэгэн одоо ингээд одоо тусдаа салбар юм дугаар season болох 90 Days Fiancé Happily Ever After гэдэг энэ одоо seasonд бас энэ хоёр маань оролцсон байгаа. За тэр season маань бол яадаг season бэ гэхлээр одоо аль хэдийн гэрэлжсэн те 90 Days Fiancé-гаас гарсан гэрэлсэн хосуудын одоо гэрлэлтийн тэр амьдралыг ингэж харуулдаг тийм одоо season байгаа хгүй юу. За энэ season дээр энэ хоёрын талаар бол бас одоо зарим одоо те гэрлэлтийн асуудлуудыг бол гаргасан байгаа. За энэ хоёр маань бол ингээд сайхан амар жимэр бас ингээд амьдрсан юм уу гэсэн чинь үгүй байсан. За яг тэр одоо season дээр ямар асуудал гаргасан бэ гэдгийг эхнээс нь ярих юм бол нэгдүгээрт болохоор соёлын ялгаа энэ хоёрын одоо гэрлэлтэд ингээд маш их гарч байгааг тэр одоо season-ээр бол харуулсан байсан. Яаж гарч байгаа вэ гэхлээр Асвелийн хувьд болохоор тий гэрэлснийхаа дараа тий хоёр хүүхэдтэй болсныхаа дараа Каланид нэг тийм тус болохгүй хүүхдүүдэд харахад нэг тус болохгүй энийг бол Асвел бодохдоо угаасаа л энэ эмэгтэйчүүдийн ажил тий хүүхдэд харах чинь эмэгтэйчүүдийн ажил гэрээ цэвэрлэгчийн эмэгтэйчүүдийн ажил тий би ингээд туслах шаардлагагүй гэсэн ийм бодолтой байдаг хүн юм байна л да. Угаасаа тентхийн одоо Самоа улсын эрэгтэйчүүд нь одоо тийм бодолтой байдаг юм байна. За тэгээд дээрэс нь Асвелийн хувьд юу гэж хийж байгаа вэ гэхлээр Самоагийн эмэгтэйчүүдийг бодвол Америк эмэгтэйчүүд чинь харин ч залхуу штэ тий хувцас угаалгын машинаар угаачдаг, тоо сорогч энэ төр ашигладаг тий одоо юу гэдэг автомат ингээд юм ашигладаг. Та нарын ажил бол амархан штэ тий Самоагийн эмэгтэйчүүдийг бодвол тийм учраас баг ингээд надын тусалцаа баг шаардлагагүй та чи баг залхуу байна гэсэн ухааны зүйлийг бол хийлдэг. За дараагийн нэг асуудал нь болохоор мэдээж энэ эдний гэр бүл гарсан мөнгөний асуудал байгаа. За энэ мөнгөний асуудал бол хаанаас одоо их ундраг нь хаанаас гарч байгаа вэ гэхлээр Асвелийн одоо Самоа дахь тэр гэр бүлээс нь бол гардаг. За тэр гэр бүлийн хувьд бол одоо Асвелийг одоо Америк нэгдсэн улсад ирснээс нь хойш мэдээж те мөнгө төгрөг бол ингээд авсаар ирсэн. За тэр битгий хэл яг тэр сизон дээр Самоагаас Асвелийн төрсөн ээж нь төрсөн эгч нь яг Америк нэгдсэн улсад ирж байгаа одоо тийм хэсэг бол гардаг. За тэр хүмүүс бол бүр үнэхээр одоо амар хүмүүс байсан. Би одоо үнэхээр одоо шулам л гэж одоо тэднийг хэлэх байх заяа. Яг яасан бэ гэхлээр энэ одоо Асвелийн ээж нь эгч нь яг Америк нэгдсэн улсад ирээд за Асвелийн одоо амьдарж байгаа те Асвелийн амьдарж байгаа Каланигийн амьдарж байгаа тэр аав ээжийнх нь байшин хараад те эдгээр ч гэсэн айгүй боломжтой бололцоотой дайггүй амьдард юм байна штэ. Биднэрт те ингээд сарын бараг $100 явуулаад исэн чинь биднэрт $1000 явуулах боломжтой хүмүүс байна штэ. Гэт энэ хоёроос ингээд мөнгө одоо салах гад бүр ингээд мөнгө нэхэж эхэлдэг заяа. Тэгээд энэ хоёр бүр улаан цагаанд гарсан. Бүр үнэхээр бүр ингээд шудраг одоо тийм мөнгө нэхэгчнэр заяа. Биднэрт одоо хэрэгтэй зүйл бол ерөөсөө л мөнгө. Та нар чи ингээд боломж болцоотой ингээд бөөнөрөө амьдрдаг юм байна штэ. Биднэрт ингээд мөнгөнд туслалцаа мөнгөн одоо юм тэтгэмж үзүүл гэсэн одоо шаардлагыг бол ингээд Асвел тавиад байгаа заяа. Тэгээ мэдээж Каланич тэр Асвелч тэр одоо ингээд Америкт амьдрахад өртөг маш өндөр байд юм аа. Би та нарт ингээд боломжоор мөнгө явуулдаг аа. Бид нар ингээд та нарт ингээд байгаа мөнгөө явуулчих юм бол миний хүүхдүүд яаж идэж амьдрах юм бэ? Юу идэж амьдрах юм бэ гэсэн чинь тэр Асвелийн эгч нь ээж нь заяа. Та нар те одоо Каланигийн аав ээжээс л ингээл тэтгэмж авчихгүй юу да гэж байгаа хгүй юу. Ингээд Каланигийн аав ээж нь одоо те Каланигийн гэр бүлийг дитгээд за Асвел болохоор олсон мөнгөө ингээд Самоа руу одоо явуулаад байх ёстой юм гинэ. Тэгээд энэ хоёр бол те маш их одоо мөнгө нэхэж зөндөө одоо драма болдог, хэрүүл болдог, бүр зодон болохоо алддаг. Хэрвээ баг ийм байх юм бол баг манай хүү одоо эхнээ баг солих ёстой гэсэн ухааны юм бол ярьдаг заяа. Ер нь бол хитрхи тийм уламжлалт, хитрхи тийм нэг юм одоо баригдсан одоо сэтгэлгээтэй тийм хүмүүс байгаа нь бол надад санагдсан. Тэгээд энэ хоёрын драма зөндөө үргэлжлээ. Тэгээ Каланигийг бүр ингээд гэр бүлийнх нь маш их дарамтлаад Happily Ever After гэдэг энэ сизны одоо төгсгөлт нь Калани бүр үнэхээр тэсгэл алдаад өмгөөлөгчдөр очихоор тийм шийдвэр гаргасан. Өмгөөлөгчдөр очиод те бүр ингээд салалтын талаар зөвлөгөө хүртэл ингээд авч байгаа нь харагддаг.
Гэхдээ яг энэ нэвтрүүлгийн ингээд төгсгөлд нь энэ хоёр маань уулзраа олоод хоорондоо ингээд эвлэрээд хоёулаа одоо архиж хизэж салгалтын талаар ярихгүй шүү гэсэн амлалтыг ингээд бие биедээ өгөөд за ингээд Happily Ever After-ийн энэ season ингээд иймэрхүү дууссан. За дараа нь болохоро энэ хоёр маань 90 Days Fiancé Last Resort гэдэг ахаад нэг юм салбар өөр нэг нэвтрүүлэгт нь орсон заяа. За энэ одоо Last Resort-ийн одоо тэр нэвтрүүлгийн season-ы зорилго нь юу байсан бэ гэхлээр яг 90 Days Fiancé-гаас гэрлээд гарсан асуудалтай байгаа хосуудыг ингээд нэг resort-од ингээд цуглуулад одоо нөгөө 24/7 юу лээ тэнгисийн ирэг дээр 24/7 шиг ингээд нэг ингээд газар бүгдийг нь байрлуулж агаад тэгээд сэтгэл зүйчтэй бүгдийг нь ингэж уулзуулад асуудлыг нь ярилцаад ингэдэг ийм одоо ахаад нэг юм season гарсан. За тэгээд энэ хоёр маань бас тэр season-д ахаад оролцсон байгаа. За тэр season дээр бол үнэхээр одоо бүр сонин юм болсон. За юу болсон бэ гэхлээр энэ хоёрын одоо гэрлэлтэд бол үнэхээр асуудал тулгарсан. Сүүлийн үеүүдэд бол Kalani болон Aswell-ийн одоо гэр бүл маш том асуудал тулгараад байгаа. Энэ асуудал нь бол яг хаанаас эхэллээ вэ гэхлээр Aswell-аас эхэллээ заяа. Aswell ерөөсөө Kalani-г уулсан цагаас ахуулаад бараг 10 удаа ингэж хуурах гэж хуурсан гэж байгаа байхгүй юу ингээ Kalani хэлэхдээ. Тэгээд хамгийн сүүлд Самоа улс руу яг ингээд Aswell одоо Аавтайгаа уулзахаар одоо өөрийнхөө эх орон руу яваад тэр үедээ ерөөсөө өдөр шөнөгүй уулсан гинэ. Өдөр шөнөгүй ингээл найзуудтайгаа уулзаад орж гараад за тэр үедээ Самоа улсын нэг одоо эмэгтэйтэй цаадах чи янз бүр болцсон байна заяа ингээд бүр үнэхээр одоо би одоо тиймэрхүү хэсгийг одоо яриад явах те гэхдээ янз бүр болсон. Тэгээд тэрийг нь яг яаж мэдсэн бэ гэхлээр яг ингээд Kalani видео кол хийж явах явцдаа уруулан дээр нь ингээд юм болцсон байсан гинэ. Тэгээд тэрийг нь ингээд олж хараад Kalani бол ингээд өөрийг нь хуурсныг нь мэдсэн. За тэгээд Америкийн нэгдсэн улсад ирсэн хойно нь бүх үннийг нь сонсон чинь за тэр хоёрын хувьд бол те тэр эмэгтэй Aswell хоёрын хувьд бол янз бүрийн зүйл болсон гэж байгаа заяа. Тэгээд мэдээж одоо Kalani чинь одоо эмэгтэй хүн юм чинь ингээд гомдлоод уурлаад уйлаад ингээд одоо хэлсэн чинь Aswell-ийн хувьд нэг тийм том зүйл гэж бол авч үзээгүй. Тэгээд Kalani-д юу гэж хэлсэн бэ гэхлээр чи ч гэсэн өөр одоо эрэгтэй хүнтэй очиод өөр хүнийг үнсчихгүй юу да. Өөр хүнтэй ингээд янз бүр бочихгүй юу да гэсэн зүйлийг Kalani-д хэлсэн байгаа заяа. За тэгээд Kalani мэдээж одоо энэ хэлсэн үгэнд нь бол маш их гомдсон гэсэн. Яагаад гэвэл өөрийнхөө одоо өөрийнхөө хамгийн үн цэнтэй бүх зүйлийг ингээд одоо анхныхаа бүх зүйлийг өгсөн байтал хэдэн жилийн дараа тэр залуу нь ингээд өөрт нь эн чинь ингээд нэг сүртэй зүйл биш шүү дээ. Чи хүсэж байгаа бол тэгэл өөрөө өөр хүнтэй очиод унтчихгүй юу да гэсэн зүйлийг ярьсныг сонсоод мэдээж маш их гомдсон. Гэхдээ Kalani заяа цаадах чинь бол зүгээр байгаагүй. 2 хоногт нь зүгээр байгаагүй. Kalani өөр нэг залуутай очиод янз бүр болцсон заяа. Уулзаад унтсан. За тэгээд ганцхан тийм шүний явдал болоод дуусахгүй Kalani-гийн хувьд тэр залуутайгаа одоо хүртэл ингээд холбоотой байгаад байгаа гинэ. Тэрэнд нь бол одоо Aswell-ийн хувьд бол үнэхээр ууртай байгаа. Яагаад гэвэл Aswell-ийн хувьд бол хэлэхдээ те бараг л ингээд одоо ганц удаа л ингээд уулзчихгүй да гэсэн байтал бүхэл бүтэн ингээд уулзаад янз бүр болсныхоо дараа тэр залуутайгаа холбоотой байгаад нь айгу ууртай байгаа гинэ. Тэгээ Kalani бол ингээд өөрийгөө айгу ингээд зөвтгөөл те чи ингээд намайг маш олон удаа хуурсан. Тийм байхад те би одоо бараг л ингээд ганц удаа те одоо ингээд хуурсан. Тэгээд дээрэс нь би одоо хинтээж одоо ойртож үзээгүй чамтай л ойртож үзсэн байсан. Тийм учраас өөр нэг ингээд залуу миний амьдралд ороод ирсэн. Тэр залууг би ингээд тийм ганцхан нэг юм шүний явдал гэж бол бодохгүй байгаамаа. Тэ жоохон юм юу гэмтэй нэг ганцхан нэг юм шүний явдал болоод өнгөрчүүл өөрт нь жоохон нэг юм хямдхан санагдах гад тэгээд жоохон харилцаатай байгаа гэх юм уу нэг жоохон тиймэрхүү гэдээ ойлгочихсан юм. Гэхдээ Kalani-гийн хувьд бол ганцхан тэрнээс болоод биш ер нь бол тэр залуудаа аль хэдийн дууралчихсан байлээ. Ерөөсөө Aswell юу ч уучлал гуйсан яаж ч ингээд уйлсан тэ амлалт хийсэн Kalani бол ерөөсөө нэг нүдэрээ тоохгүй ингээ за ерөөсөө маргааш харилцъя тэ гэд ерөөсөө нөгөө залууга өмөөрөөд бүр үнэхээр л цаадах чинь дуурсан байлээ. Заага тэгээд тэр одоо Last Resort-ийн үеэр тэр залуутайгаа ингээд учир ургуулад тэр хоёр яг тэр Last Resort season дээр энэ хоёр маань саалдаг байгаа. Албан ёсоор ингээд саалаад. Тэгээ энэ хоёрын амьдрал бол ерөөсөө яг 90 Days Fiancé-гийн камерын өмнө эхэлсэн шигэ яг л камерын өмнө дууссан. За яг ингээд одоо season ингээд гараад дууссаны дараа энэ хоёрын амьдралд яг ямар өөрчлөлт гарсан бэ гэхлээр Kalani-гийн хувьд яг нөгөө өөрийнхөө нөгөө дурлаад байсан Dallas гэдэг нэртэй залуутайгаа гэрлээд маш хөөрхөн одоо охинтой болсон байлээ. За тэр одоо сүүл гарсан охиноо болохоор нөгөө өөрийнхөө нөхөртөөгөө шинэ нөхөртөөгөө өсгөж байгаа. Нөгөө өмнө гарсан те Aswell-ийн хоёр хүүг болохоор Aswell-тэй ингээд хамтраад хоорондоо ингээд эцэг эхийн үүргээ гүйцэтгээд хүүхдүүдээ одоо өсгөж байгаа юм байлээ. За тэгээд Aswell-ийн хувьд болохоор саалсныхаа дараа яг цэрэгт
илсэн юм бэлээ. Сэргээсээ магадгүй халагдсан байх. Колонигийн хувьд бол яг саяхан 3 сард Instagram дээр нэг пост оруулсан байсан. Тэр постн дээр болохоор тий хүүхдтэйгээ нөгөө жоохон охинтойгоо заяа. Тэгээд нөгөө хоёр хүүтэйгээ асвэлтэй ингээ гоё юм гэр бүлийн тий одоо эцэг эхийн хамтарсан гоё эцэг эхийн тийм одоо зугаалах шиг тийм одоо юм болсон байгаагаа Instagram дээрээ бол хуваалцсан байсан. За ингээд одоо өнөөдрийн ярьсан энэ одоо хосуудын маань адал явдал үүгээр дуусч байна. Цаашдаа бол тий одоо ямар өөрчлөлт гарахыг нь бол мэдэхгүй байна. Та нар маань бас одоо энэ хосуудын талаар юу гэж бодож байна? Санаа бодлоо бас хуваалцаарай. Ингээд миний бичлэгийг үзсэн та нартаа маш баярлалаа. Баяртай.